Аав чинь ямар хүн байсан бэ гэж надаас нэг хүн асуулаа. Мэддэгч мэддэггүй, таньдаггүй юм шиг тохуурхсан асуултанд би хариулъя. Миний аав хүнд байх хамгийн доод цэгээс чиний мэдэхгүй хамгийн дээд цэгт нь мандаж авсан ёстой л нэг хал үзэж халуунчлуу атгсан эр хүн байсан юм. Би ааваасаа хорвоод ирэх хамгийн сайхан үнэн гэдэг хайрыг мэдэрсэн хүн. Аавынхан араас битгий уйлаарай гэсэн ганцхан гуйлтыг нь биелүүлж аваа өөдгөө бас тэнийг охин нь байна. Үргэлж дэргэд байх юм шиг санаж явжээ. Уучлаарай аава. Таны минь надад өгсөн хайрыг ханаас ч хайгаад ирээд сураад олсонгүй. Таныхаа үнэрийг хамгийн гэрэлтэй өглөөнөөс ч хамгийн харанхуй шөнөөс ч хайгаад олсонгүй. Ганцхан удаа суран бүсээр нуруунд дундураа хонхойд л нэг сайхан ороолгуулах юмсан. Таныхаа гэрт ганцхан удаа нойроо хамтал унтах юмсан. Аавдаа нэг сайхан өнөрлүүлжгээд өглөөг нэг угтах юмсан. Аава хүүдээ яагаад өвдсөн ч өвдөөгүй, ядарсан ч ядраагүй, өлссөн ч өлсөөгүй, ямар их ганцаардж байснаа хэлээгүй юм бэ? Магадгүй надад амьдрал өөрөө цаагаад өчгнөө гэж бодсон болохоор тэгээд хэлээгүй юм аава. Надаас хамгийн сүүлчийн удаа гойсон гуйлт нь аавынхан араас битгий уйлаарай гэсэн ганцхан гуйлтыг нь биелүүлж яваа өөдгөө бас тэнийг охин нь би. Аава, би таны үгэнд ормоор байна. Хайртай шүү аава.